За бид Баян ангар аймгийн Галууц суманд ажиллаж байна. Энтгэгээс урьдчилан хийх үйл ажиллагааны нэг хэсэг нь одоо иргэдийн өөрсдөө итгэл үнэмштэй сүнслэг бишрэлтэй байх ёстой. Түүндээ итгэж одоо бас зөв зан үйлдэл хөтлөгддөг. Тэгэхээр Баян ангар аймгийн хувьд бол хэд дундаа одоо Дамын гэгэний нутаг бас олон сайхан хайрхан одоо уул усаа бас шүтдэг юм боломжтой ард юм. Тийм учраас бас энэ одоо гим зэм нүгэл буян гэсэн энэ харьцааны энэ ойлголтуудыг бас уул устайгаа харьцаж бас шашинтайгаа холбож ойлгох хэрэгтэй юм аа. За бид Галууц суман дээр ажиллаж байхад бол анхаарал татж байгаа асуудал бол энд одоо сайхан хогийн сав бүх юмнуудыг сумын орнотоос гаргаад тавьчих байна. Тэгээд уул уснаа дахин ёслол хийж байгаа хав үлдээх шүү гэсэн анхааруулгыг хийж гих мэдчихлээ. Ийм үйл ажиллагаануудыг бол Баян ангар аймгийн хэмжээнд одоо олон газруудад хийж явах нь зүйтэй юм аа гэж. Маань сүргийн мандаа үлгээсээ сэтгэрлэх бормоор авчирсан юм байна.